Энэ нийслэлтэй холбоотой асуудал ч үнэндээ гоё юм аа. Зарим дарга нар нь орж ирээ загнаадах, зарим нь болохоор ингээ ажиллаа мэдэхгүй суух. Юу яриад байна? Би уул нэг чимээгүй сонсож байгаад гарчий гэж бодсон юм. Тэгсэн ерөөсөө асуухгүй болохгүй юмуд гарч ирдэг. Гэхдээ та нарын төлш үйлдвэрлэсэн чинь стандартанд толчоод бид нар ийм төлшлийг хийхээс өөр аргагүй болчих. Гэхдээ юу яриад байгаа юм бэ? Гэхдээ та нар чинь тэр төлшөө сайжруулж байгаа юм бол тэргээ гаргачаад ийм стандартаар хийвэл ийм болж байна гэж гаргадгүй юм уу? Гэхдээ стандарт нь л ийм болохоор бид нар ингээл байж гин гэд ийм ямар сони юм ярьд юм бэ? Өөрийн үртгийг өнөөдрийг хүртэл тооцоогүй явсан. Одоо бол ингээд нэмэгдэх гээд байгаа юм. Гэхдээ танаа үйлдвэрийн хувьд одоо энэ байгуулагчнаас хойш энэ бараг 7-8 жил ямар ч үртэг тооцохгүй явдаг юм. Юу яриад байна? Би бүр гайхаад байна. Энд ч одоо 6 сар байгууллагатлж явчаад одоо ингээд шийд гаргах гэхээр болохгүй энэ яам тамгын газар энэ шийдлээ гаргаж өгөөч гэдэг өдөөс ингээд суугаад байгаа юм. Энэ чи юу гэсэн үг юм бэ? Танаа засаг дарагч одоо нийслэлийн засаг дарагчийн 5 төлшийг авчвал би 2 жилийн дотор өстө алаад өгнө ашигтай ажиллуулад өгнө гэл тэр 700 эдэн тэрбум төгрөгийн үр зээлийн яах юм нааш цааш шидчихэл шилжүүлээд авсан шүү дээ. Өөрөө аавна л гэж авсан. Номын чимэг гişүм билүү бас алины нийслэлд өгчвөл алаад өгнө л гэл гүгээд байсан. Гэтэл одоо хаана уган тэр нь? Одоо энэ ажлын хэсгийн дүгнэлтэн дээр 700 гаруй тэрбум чи юу 1.5 их найд болцсон явж байгаа юм. Энэ 8-9 сарын дотор дахиад 8-900 тэрбум төгрөг танаа дээр бичигдчихэд байгаа юм хайш юм бэ? Ийм нэг 3-4 асуулт би сая асуучлаа шүү. Энд бүр яг тодорхой хариулаад өг. Тэг энэ одоо ажил машлаа хийж чадахгүй, шийдлээ гаргаж чадахгүй, яам хамгийн газраас суугаад байгаа бол эртхэн болчооч тэ ядаргаатай юм бэ ямар. Энэ үйл одоо юу төлөх гээд байна? Наад нэг 280-60 эдэн тэрбум ч гэлөө тэр төлс чи явахгүй шүү дээ. Бидний юм төлшөнд зориулаад мөнгө зарцуулахгүйгээд засгийн газраас тогтоолол шийдвэр нь гарчаад байх чинь та нар тэгээд юуг нь тендер мендрийн зарлаа явж идэг ямар сайхан томтлоготой гоё юм бэ? Энэ нэг нийслэл гэдэг нь хаан тулс юм уу, ван тулс юм уу энэний асуудал ерөөсөө арай дэмдэж байна ер нь. Та энэ дэр нэг хариултууд өгөөд гэж. За менежмент нийслэл Улаанбаатар хотод шилжиж ирсэхэд бол 5-7 TTT буюу 2000 гаруй 2003 ажилтнтай байсан. За менежментийн бол дахин зураглалыг хийгээд менежментийн үйл ажиллагааг нь бол чигдрүүлээд бүтээмжийг 63%-аас 80 гаруй хувьтай болгосон, 86% хувьтай болгосон тийм ээ. За дээрэс нь хүн хүчийн ажлыг бол ингээм 1600 дотор одоо ингээ багтаасан явж байгаа. За хамгийн гол бидний нийслэлийн зүгээс хилээд олон нийтэд болон та бүхэнд ингээд хилээд тайлбарлаад байгаа нь бол бид нар мидлингийг бол ингээ алттай хольсон ч энэс дээш үзүүлэлт гарахгүй болчоод ингээд байгаа даа. Өнгөрсөн өвөл бид нар агаар бохирдол ямар байсан бэлээ? Дахиад бид нар мидлингээ ашиглаад дахиад энэ шахмал төвшөөх юм бол яг ийм адилхан өвлийг бид нар бол ухтаж өнгөрөөнө. Тийм болохоор нийслэлээс бол ингээд дараачийн сонгот буюу энэ хагас коксыг оруулж ирээд за засгийн газраас тавьж байгаа мега төслүүдийн дунд бол багнуурын нүүрсний үйлдвэрийг түшиглээд хагас коксны үйлдвэр баригдтал нь нийслэлээр бол энийг ашиглаад явжээ гэсэн санал байна. Энэ дэр зөвхөн ганцхан тоо хэлэхэд бол нийт тоосонцор буюу нөө PM2.5 PM10 байгаа тийм ээ. Уушгаар ороод шүүхтгүйгээр шууд цус руу ордог. Энэ нарийн тоосонцор нь одоо шахмал түвшдэр бол 157 байлаа гэхэд жингсэн нүүрстэй 35 хүртэл буурж байгаа. Энэ бол 77%-аар болоод ингээ буурчж байгаа хамгийн гол асуудал. Тэгэхээр нөгөө бид нар тулгараад байдаг нөгөө ханаад, томуу, хатгаа энэ бүх өвчин чинь энэ шууд энэ PM найрын тоосцоор шууд хамааралтай. Нөгөө нэг жирэмсэн эхчүүдийн урагтаа шууд хамааралтай энэ тоосонцор байгаа даахгүй. Хамгийн гол нь нийслэлээс барьж байгаа энэ тоосонцорыг бид нар буулгахын тулд энэ мидлинг өөрөө буулгаж чадахгүй. Нэг бүтээгдэхүүн өөрөө буулгаж чадахгүй. Тийм болохоор энэ хагас коксыг жингснийг оруулж ирээд энэ агаарын бохирдлыг за стандарт бид бол одоо мөрдөгдөж яваа стандарт. Энэ ер нь стандарт гэдэг бол үндсэн түүхийн эддээ баг үндсэндээ тохирж байгаа тавьсан стандарт. Энэ стандартыг бид хангаж яваа. Энд хамгийн гол асуудал нийслэлийн агаар орчин чи үрдэн гарах хэвээр. Яг ийм түүхийн эдээр энэс илүү үрдэн гарахгүй байна гэдэг асуудал яриад байгаа. Дэгдэмхий бож хуучин түүхийн нүүрс төлж яхад 44% дэгдэмхийтэй байсан. Мидлинг бол 22 болсон. Ахаад 10 болох боломж байна. Энэ хөх нүүрс юм а гэдэг л асуудал ирж байгаа.
За өөрийн өртөг гэдэг гэж байна. Өөрийн өртөг тооцдгүй биш тооцдог. Асуултаа хариултыг буруу ойлгосон юм шиг байна. ИА-аас үнэгүй 5 жилийн хугацаанд мэдлэнгийг нийлүүлж ирсэн. Энэ цаанаа бас татврын хөнгөлөлт, агаарын бохирдлыг бууруулах энэ компани нэг тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг байсан юм бэл. Тэрийг бол бид мэдэхгүй. Ер нь үндсэн түүхийд өөрөө өртөгтэй шүү дээ. Энэ үндсэн түүхийд өртгийг бид бодох ёстой. Тээвэр одоо ажлах хүчний зардал, боловсруулах зардал энийг л бид 600 мянга гэж яриад идэг болсон болохоос биш улсаас яг гарч байгаа нь бол одоо тий энэс өндөр шүү гэдгийг л хэлээд байгаа. Эрдэнэ дарга энэ стандарт тулчаад одоо байгаа нь ийм гэдэг юм. Таныг наадах чи одоо болохгүй байгаа бол эсвэл өөр ямар арга байгаа ямар бүтээгдэхүүн түүхийд гэдэг юм уу тийм хэрэгжилж байгаад наадахаа нэг шийдэх гэж л тавьсан байлтай байх юм. Тэгээ одоо яг яалах гэдэг нь мэддэхгүй ингээд стандарт л байна л та гэдэг ингээд суугаад байна. Ямар зовлонтой юм бэ? Наад нэг 2 жил наад утаагүй болцсон шүү дээ. Уул нь бол тэг шахмал төлж хэрэглэлээ гэд бүр одоо баг нарын нүрсээ оруулахаа болоод тэр чи одоо хортой байсан гэсэн үг юм уу? Юу гэсэн үг юм бэ? Тэр нь хортой байсан болоод ингээд технологио солилцсон чи одоо утаатай болчиход ингээд балраад байгаа мó? Яг та нар энийг нэг хариулаад өгөөч. Тэгэд ингээд технологио солилцсон гэж яриад их юм. Тэр чинь яг хортой байсан юм уу? Хортой байсан юм уу? Хортой тэр төлж төлүүлээд 2 жил энэ хотынхныг хордуулсан юм уу? нийслэлийн агаар хүчний бүрэлдэхүүн тэмцэх газрын дарга Мөнхбаатар байна. 2019 онд одоо харьцангуй утаа багтай байсан гэж ярьж байгаа. За 2019 онд бол харьцангуй дулаан үйл хэлсэн инверсийн үзэгдэл гэдэг үзэгдэл маань өөрөө бас харьцангуй тогтоо одоо байхгүй байсан гэж хэлж болно. Инверсийн үзэгдэл гэдэг маань бол гадаа хүйтэн дээгүүр одоо хүйтэн агаар доор хөрсөн дээр агаар хөрчөөр дулаан агаарыг дээш нь гарахгүй буюу агаарын солилцол ирэхгүй болоод ирэхээр утаа маань одоо бид нар уулан дээрс харахад ингээд шугам татсан юм шиг ингээд харагддаг. Энэ маань бол өөрөө инверсийн үзэгдлэр агаарын солилцол одоо ирэхгүй байна гэсэн үг. 19 онд харьцангуй дулаан байсан болохоор инверсийн үзэгдэл нэгдүгээрт байгаагүй. Хоёрдугаарт бол Эрдэнэ баяр захирал бас түрүүн төртөж ярьлаа. Тухайн үед бол янз бүрийн зүйлийг одоо төлөвлөхгүй, түүхийн нүрсийг төлөвлөхгүйгээд төрийн бүх шатны байгууллагууд бол хяналтанд бол гараад ажиллаж байсан. Одоо бид нэр энэ жилээс энэ хяналтыг дахин сайжруулад дахин одоо энэ түүхийн нүрс бусад зүйлсийг бол одоо за яг одоо нөгөө салхи ажлаа хийгээгүй гэдэг шиг юм боллоо. Дахиад нөгөөдгөө яриад эхэллээ л нэг юуны үлзэгдэх нь халуун дулааны юм ярьчих шиг боллоо. Тэгээ уул нь бол ингэж ажилламааргүй л байгаа. Тэгээ одоо энэ жил яг юугаа төлөх гээд байгаа гэдэг шийдэл байгаа юм уу байхгүй юм гэдэг дээр хариулт өгсөнгүй. Яах гээд байгаа гэдэг. Тийм ээ. Тийм нэг арай л жоохон хариуцлагагүй байна да энэ. Уул нь хотыг энэ ч хотын 168 мянга өрөхгүй байгаа гэж ярьдаг лөө. Тэдний төлийг л бэлдэж байгаа болсооч шүү дээ та нар. Тэгээ хамаг үйлдвэрүүд ч байхгүй болсон юм. Тэр нэг дулаан байсан тэр салхи ажлаа хийгээгүй ч арай биш баха. Тэр өвөл салхи ажлаа хийж лээсэн баг. Одоо юу гэж хэлмээр юм дээ л гэж хэлмээр байна гэж байна. За нийслэлийн зүгээс та бүхэн бол мэдж байгаа нийслэлийн зүг бол хагас коксыг бол авч ашиглана гэд саналаа оруулсан байгаа. За үүний хүрээнд тендер хүртэл зарлаад явсан. Тэгээд 2025 оны 6 сарын 5-ны өдрийн Ёсцын их хурлын 53 доор бол тогтоол батлагдсан байгаа. За 53 доор тогтоолоор бол та бүхэн бол мэдж байгаа гадна дотноос ингээд нүүрс түлш ингээд худалдаж авахыг бол ингээд ерөөхдөө бол хориглосон байгаа. За үүнтэйгээ холбогдуулаад өнгөрсөн хагасаа өдөр засгийн газрын гишүүдтэй хотын дарга бол уулзаад за засгийн газраас бол утгагүй асуудлыг бол Ёсцын их хурлд бол ингээд тавихаар бэлтгэл ажиллаа бол хангаад явж байгаа. Нийслэлийн зүг бол ямар ч юм бол мидлингээ бол ашиглахгүй хагас коксыг бол хэрэглэнэ гэж явж байгаа. За өнгөрсөн жилүүдэд бол 19-20 онод бол нэгт бол хараа хяналтаа бол сайн тавьж ажилласан. Тэн дээр бол марах зүйл байхгүй. За тэгээд нүүрсний хэрэглээ нь бол тухайн үед бол бага байсан. 350-аас 380
тооныг бол тухайн жилд хэрэгжсэн. Одоо бид нэр бол ингээд 500 тооноор бол ингээд даваад гараа явчихж байгаа. А дээрэс нь энэ ковидтой холбоотойгоор та бүхэн бол бас мэдж байгаа тухайн үед улсын их хурлын хийж ирсэн баг. Тэр нь бол нөгөө Эрдэнэт үйлдвэрээс бол нөгөө тогны үннийг бас хөнгөлж исэн тийм ээ. Тэгэхээр бол ихэнх айлууд бол мөн цахилгаан халаалт руу бол ингээд шилжиж исэн. Энэ хоёр үзэгдлэр бол ерөнхийдөө утааны юу буурсан. Тэнгүүтээ ковид дуусаад буцаад цахилгааны хөнгөлт байхгүй болоод нүрсний хэрэглээ рүүгээ ороод орохдоо 350-80 тонносоо шууд 500 тонн руу бол шилжиж ороод за ингэснээр бол ингээд бидний өнгөрсөн өвглийн бол нөхцөл байдал үүсээд байгаамаа.